ахуулан Монголын улсын үндэсний шгшээгийн тасалжуулагчаар одоо өнөө жилийг хүртэл тасралтгүйгээр ажиллаж байна. За тэгээд долоонд орё. За дөлөөгийн маань хувьд бол зүүн урд хөлтэй тийм ээ. Урд хөлөө зүүн хөлөө урдаа тавиад тоглолдог. За мөн 54 кг-д бол бас хурд хүчээр бол Монголдоо бол шилдэгэн. За дэлхийд ч мөн дутхгүй. За хэрвээ харьцангуй бас магадгүй олон улсын тэмцээний туршлага харьцангуй манай тамирчин бол жоохон бага. Гэвч бол манай тамирчны онцлог нь бол төрөлхийн бас өөртөө бас ихтгэлтэй. За тэр хэмжээгээр за сая бол гар үнэхээр бас сайн довтлоо. За тэгээд шүүгчнэр маань бас ингээд хүмүүс болохоор бас зарим тохиолдолд эргэлдчихдэг. Тэгээд сая бол бас нэлээд эргэлдсэн байхаа. Сая бол үнэхээр сайн довтлогоо байлаа. За зүг урд хөлөөс гоё юм. Хөдөлгөөний хувьд бол илүү л харагдаж байна. Нэлээд урд хөдөлгөөн. Тий. За тоглолтын хувьд бол төлөө маань бол одоо тоглолтын сүүлийн секундууд руу маш анхааралтай байх хэрэгтэй байх. Одоо энэ туршлагатай тамирчны бол хийх юм чи ердөө сүүлийн секунд давуу тал нь тийм байгаа шүү дээ. Харж байгаад л одоо сүүлийн секундад аргалах гэж үзнэ. Тэрийг л өнгөрөөчих юм бол ялалт авахд бол за хурд хүчээр бол үнэхээр энэ тутах юм алгаа. За нурууны хувьд ч гэсэн бас ялч өндөр байна. Сайхан байна. Туршлагатай тамирчин сүүлийн хэдэн секунд руу орж ирэх тайм байдлыг үүсгэж байгаа л баазарчаад байгаа шүү дээ. Тий. Одоо бол ингээд юм хийхгүй байгаа бол худлаа тийм ээ. Тасгаад байгаа зүг. Хөдөлгөөл. Тий. Тасгаж байгаад хизээнд би оноо авах гэдгийг бол одоо тооцож байгаа. Тэр яг жинхэнэ довтлогоо ирэх үед тэднийг харгалах хэрэгтэй. За тэгж чадвал. За одоо хурд хүч техникийн хувьд бол одоо ямар ч дутах юм байхгүй. Яа. За 2-0. Хурдын хувьд бол хурдан байна да. Хамгаалтын дээр одоо анхааралтай байх хэрэгтэй. За хийж дуусаагүй анхаарал алдал. За гарын тоглоомнууд уг нь айдаахан болоод идэг. Гараахан оноо гарахгүй байна. За секунд ер нь доошо багасан. За одоо бол ерөнхийдөө ажиллахгүй бол хойсоо гэж байна. Төлөөж нэгж байгаа баруун савд та гэж хийж дуусаагүй тэр саваад тэр аа. За болж шүү. 2-2. За гэвч одоо оноо бол одоо ингээд хожигдж байгаа гэдэг юм. Одоо харамсалтай. Одоо сануулгатайгаа нийлээд 3 зүрхтэй болчихж байгаа. Одоо толгоонд яарах том онол. Тэр асар туршлагатай тамирчид ийм байдаг тий. Яг сүүлийн мөчүүдэд ингэж байгаа тайм байж байгаа. Тайм байдлаас гэж одоо нэг авчихсан тийм ээ. Тагж төлөө маань байна одоо. За 2 дугаар раундаас хэлтэй байна. За 2 дугаар үе. Энэ үеийг авчих юм бол мэдээж өрсөлдөгч тамирчны сэтгэл зүйд бол асар хүн зөвхөлд ирнэ. За энэ гарны оноо бол их л айдаахан болоод байна уг нь. За юу болов? За онжих явцтай толгоонд төшүүлсэн. За толгоонд бас. За мэдээж тулааны спорт бол контакт бол бүрэн байж байгаа. За энэ унсны дараа нэг санамжгүй байдлаар гарсан гэдэг 3 оноо болгосч байна. За гэвч зинхэнэ за толгойд бол маш гайхалтай оног авлаа. За оноогоо өгөхгүй бол одоо энэ оног бол оноогоо авч яашаа тий. Барина гэж бодох хэрэг байхгүй. Нэмээд одоо оноо авна гэж бодох нь өөрөө бол хамгаалт болно тийм. За би энийг одоо хамгаалнаа гэд харах юм бол бас энэ өсөлтөй тамирчин бол хитрхи хамгаалаад тоглоогоо болоод хамгаалт руу шилжиж байна тий. Богинохоо хугацаанд бариад байна. Оноо алдах магадлал өндөр байдаг шүү дээ тий. За гэвчин 2 оног одоо 100 ч гэсэн гээд 2 оног хасчлаа. За манай тамирчид бол маш давуу тал бол үүсчихэд байна. Одоо энэ онооныхаа илүү давуу тал дээр л энэ дээрээ жоохон ажиллаж байгаа л оноогоо дахиад явуулаад байх хэрэгтэй тийм. Гоё. Эргэлтээ өшөлт гоё болно. Бараа одоо байдаг тэр. Эргэлтээ өшөлт бол одоо оноо давуу байгаа. Гар байгаа тэр бас сая юу ичвэ. Хитрхи хөлийн удаан тогтоогоо ижлээ тийм. За тэр энэ ингээд нэг хөлийг ингээд буулгахгүйгээр шууд ингээд олон өшөлтөг бол аюултай. Тий, аюултай. Яалчгүй тэр бас тохиолдож байна. Толгойн тогтсон тохиолдлоос зайлуулах шаардлага гарахгүй бол энэ үе мэдрэгч маань бол хүрээд байж байгаа. Тийм болохоор нэгэнд очсон бол тэргээ газ зайлуулахгүй бол доороо иж 2 3 гэж явчих шүү дээ тийм.
За дахин гэж. За энэ оног одоо ингэж алдаад идэг бол бас ороо шүү. За одоо энэ жоох анхаарс бол байна. Уул илүү вэ шүү дээ. Сая бол бүрэн илэрхийлжсэн. За одоо энэ анхаарал бол ер нь солирчлаа шүү. Сая бол оног одоо бас их сайхан давуу гүйцэтгэл бол бай шүү дээ. Дөлөөд бол үнэхээр хурдан байна те. За хамгаалт бол одоо бүрэн хайхгүй болсон гэдэг тийм. Яа тэгэл бүр сулгарчлаа дараа. Ингээд эргэлтээ техник ингээд дутуу ийх юм бол ийм аюултай тий. Тий, дутуу юм амархан алдах магадлал өндөр байдаг тий. За одоо эндээс ингээд таконы спорт маань бас тий ямар богино хугацаанд ингээд эргээд тий болдог гэдгийг харж штэ. Саяхан бол одоо хэдхэн мөчөө 7-0 харьцаатай байлаа шүү дээ. Хожоод тий. Бэжсэн бол одоо ингээд оноо өвөө талаа. Сүүлийн арлаарсан дээр. За маш харамсалцаагаар ялагдал хүлээлээ. За 2 дугаар үеийг уг нь сайхан ур чадвар